За энэ бичлэг дээр би анх удаа tier list хийх гэж байна. Юун дээр хийх вэ гэхээр rom-com буюу romance comedy төрлийн анимен гол дүрийн оронд нь ормоор байна уу үгүй юу гэдэг дээр хийнэ. Та нар татархаж явдаг романс анимен гол дүр байдаг л байлгүй дээ. Эсвэл өмнө байсан бах те. Үнэхээр энэ бичлэг дээр миний хувьд оронд нь ормоор байгаа дүрүүд дээр жигсаалт, төвчний жигсаалт гаргана. Дөрүүдийг сонгохдоо би нэгт хүмүүсийн гайгүй мэддэг анимуудыг сонгосон. Хоёрт эрэгтэй гол дүрийг өнцгөөс үйл явдал нь өрнөдөг анимуудыг сонгосон. Гуравт би 10 жил байхдаа л иймэрхүү романс комеди анимууд аягүй үздэг байсан байхгүй юу. Одоо бас сүүлийн үед гарснуудыг бас хангалттай үзээгүй ч магадгүй. Тэгээд дээрүүд үзснүүдийг бас жоохон мартсан байгаа. Тэгэхээр зарим дөрүүдийг бас алгасан шүү заяа. За дөрөвт гэх юм бол би эдгээр дөрүүдийн оронд орно гэж тооцсон. Гэхдээ дүрийн царай чадвар нь хэвээрээ. Доторх хүн харин би миний зан чанар л орно гэсэн үг. За эхэлцгээе. Би энд хамгийн дээр нь заавал болмоор байна гэд слот нээсэн байгаа. За доошогоо A, B, C гэд хамгийн доор нь болж харагдаач гэд. Ийм 5 мөртэй байгаа шүү заяа. За эхний дүр 5 ихэр сүйт төсгүй юм Футаро байна. 5 ихэр сүйт төсгүй Футарог би дээр тавина. Яг вэ гэх юм бол уул нь 5 ихэр хөөрхөн охинтой те уйдгаргүй үйл явдлууд өргөнөгч гисэн. Суралгаа хадгалангаа 5 охинд гэрийн багш хийгээд дээр нь бас өөрөө гэр оноо тижээх хэрэгтэй шүү дээ. Би чинь Футаро болох юм бол тэр хэцүү санагдаж байна. Эхэндээ баг нөгөөдөл нь хөөгөөд байдсан шүү дээ. Тэр үед нь би баг угаасаа буугаад өгчих байх. Тэрийг нь тэсэд гарсан ч гэсэн сүүлд нь энэ 5-аас нэгийг нь сонгоно гэдэг бол миний хувьд бол бас л хэцүү. Тэгэхээр би дээр тавилаа. За нөгөө 100 найз охины Рентаро Айжо байна. За нэг болж харагдаач дээр оруулнаа. Юуны өмнө би өөрөө олон найз охинтой сэдв дургу. Нэгсэн бүр 100 гэдэг бас арай дэнднэ. Найз охинтой байна гэдэг чинь тийм ч амар юм биш ээ. Тэгээд дээр нь тэрийг 100 дүржин гэдэг бол надад бол үнэхээр агтсан хэрэгээ. Ерхэдөө бол манчин барахгүй. За дараагийнх нь Shikimori-сан дээр гардаг Изуми байна. Изумиг би B руу оруулнаа. Мэдээж Shikimori шиг найз охинтой боллуулж бараг л заавал болмоор байна л гэж оруулсан ч болно л доо. Гэтэ өөрөө бас айгүй азгүй байна гэдэг чинь хэцүү шүү дээ. Юу ч болох юм бэлээ те. Тэгэхээр B руу оруулнаа. За Ичикава энэ ч амар хөөрхөн анима бүр өмнө жил хизээж үзлээ. Өмнө жилөө. Мэдээж энэ аним бол үзэхэд надад маш таалагдсан. Ичикаваг би A руу оруулнаа. Номын санд ангийнхаа хамгийн хөөрхөн баг сургуулийнхаа хамгийн хөөрхөн охинтой элдв янзын хөвчлөлтэй зүйлс хийгээд яриа өрнүүлэл те. Баян тогтлоо. Юу нь маш хөөрхөн. Баг хамгийн дэшээ оруулчмаар байгаа ч гэсэн би өөрийгөө Ичикавагийн оронд гэж бодохоор Аннагийн өндрөөс болоод харилцаж сайн чадахгүй ч магадгүй би бол. Арата байна. Та нар үзчихсэн үү? Relife гэдэг аним. Нөгөө энэ аним дээр болохоор зэрэг ерөнхийдөө нэг амьдрал нь жоохон буруу тийшгээ эргэцсэн, нэг ажил тогтсон ажилгүй ингээд нэг 20-д гарцсан, баг 30 тогтсон нөхөр ингээд 10 жилээр залуужуулдаг юм уугаад дахиад 10 жилдээ явдаг байхгүй юу? Сургууль дахиж явдаг гэсэн үг. Амьдралаа ер нь ингээд relife хийгээд дахиад нэг удаа амьдралаа эхлүүлж гин гэсэн үг. Тэгээд энэ аним бол надад таалагддаг. Би бас 10 жилээр залуужаад дахиад нэг удаа 10 жилдээ сууж бас үзмээр сэтгэл төрж гин. Тийм учраас Аратаг би A руу баг заавал болж үзмээр байна л оруулнаа. Яг уу та нарын ихэнх нь бас сурагчд байгаа байх. Тэгэхээр өөрсдөө нэг тийм 10 жилдээ дахин сурах мурах дээр нэг ач холбогдол өгөхгүй гэж магадгүй. Гэхдээ над чи хөвшөө хүний хувьд бол бас ихэд хүн дээр орно л доо. За дараагийнх нь Нисеко хурамч хайрын Ичижо Раку байна. Ичижог би C руу оруулнаа. Яг гэвэл map болон Якудзагийн харилцааны бууны гох шиг одоо байр суурьнд байна гэдэг бол надад бол маш хэцүү санагдаж байна. Үйл хөдлөлөө хянуулна. Тэгээд бодитоор бодоод үзэхээр зэрэг Якудза болон map-ийн гэр бүлтэй холбоотой том хүн байна гэдэг чинь бодол. Бас л амьд халтай асуулт үстэй. Би бол хэдий романс комедид орсон ч гэсэн тиймэрхүү амь насны эрсдэлтэй романс комедид ормооргүй байна. Тэгээд дээр нь би Читогед яг дуртайгийн хувьд дуртай ч гэсэн оноо дээрээ илүү дуртай байхгүй юу? Тэгэхээр бас хэцүү. Тийм учраас C орууллаа. За дараагийнх нь Томозаки. Та нар энэ анимыг үзсэн үү? Ямар сул дорой дүр Томозаки гэж хэлээд монголоор орчуулах юм бол нэг тиймэрхүү нэртэй. Энэ Томозаки болохоор зэрэг би яг B руу оруулнаа. Ерөнхийдөө Хинамигаас амьдралын зөвлөгөө хичээл аваад байж байна гэдэг бол маш гоё санагдаж байна. Яг хөөрхөн дүр. Тэгээд дээр нь тоглоом дээр амар world нэг ранк мангтэй тий.
Тэгснэ бодит амьдрал дээр нэг мягаар байж байгаа л бас сүртэй штэ. Тэр нь гоё санагдаж байна. Тэгтэл бас жоохон хэцүү л дээ. Үүтэж бирүүл хийчихье. За дараагийнх нь Хикигая Хачиман байна. Энэ анимыг би бүр ингээд яг анх гарсан цагаас нь хойш нь цааш ядаж бараг гарваа жилийн өмнөөс ч үлээ. Яг жоохон бахта S1-ээс нь ахвал үздэг байсан юм аа. Хачиманыг би A руу хийнэ. Гэтэ одоо бодохоор гайхтیں۔ Тэр үед жоохон бахта би чинь бараг л за H аним, Пулан таним гэх тиймэрхүү юм л үздэг байсан. Яаж яваад энийг ингээд бүр үзээд идэг байсан бол яг үндэ ингээд айгүй уйтгартай шахах үйл явдалтай. Тэгээд өрөөдийн хоорондын харилцаа энэ төр амар логиктэй лайтай штэ хүндээ. Гэтэ энэ аним бол гоё аним. Дээр нь би Юкино дуртай. Ягаад A руу хийсэн бэ гэвэл би Хикигаягийн оронд орж яваад багшийг нь өөр юм болгоно. Тавсан юм аа. Яг уу саяных талан тоглоом байсан шүү тий. Талан. За тэр ч яах вэ? Ер нь Юкино өдөр дуртай би. Тэгээд бас миний үзээгүй сургуулийн амьдрал өөрнөх юм шиг санагдаж байна. Тэгэхээр энэ дажгүй санагдаад A руу хийчихлээ. За дараагийнх нь Wakana Gojo. За Gojo би A руу хийнэ. Яг уу улирал нэг гарч байхад нь би энэ бичлэгийг хийсэн бол энэ листийг хийжсэн бол бараг л заавал болмоор байна л оруулах байсан баг. Ягаад гэвэл би тэр үед Маринд маш их дуртай байсан. Яг одоо ч гэсэн дуртай л да. Гэтэ өмнөхөөс арай жоохон буурсан гэх юм уу. Тэгээд дээр нь байн юм оих бас надад жоохон төвөгтэй санагдаж байна. За дараагийнх нь Miyamura байна. Miyamura би A руу нэ. Сайн охинтойгоо гэрэлсэн юм шиг гэрт нь бараг амьдрал гоё юм шүү. Нэгснээ 2 өөр дүр төрх мөрхтэй тий. Шивээсээ нуугаад халуунд ч гэсэн эмгийн юм өмсч чаддаг юм л жоохон асуултал юм шиг санагдаж байна. Тэр нь хэцүү санагдаад дээр орууллаа. За Masamune kun байна. Masamune би өшөө авалтын төлөө өөрийгөө өөрчилж бас үзмээр л байна. Тэгэхээр A руу оруулнаа. За дараагийнх нь Amane байх шүү дээ. За энэ анимыг би бас яг Японд ганцаараа амьдардаг байхдаа айгу ганцаарддаг байсан үедээ үзсэн. Тэгээд тэр үед бол энэ аним надад маш гүн орсон. Би заавал болмоор байна гэдэг рүү оруулнаа. Таны нарийн бас заавал болмоор байна гэж байгаа юм. Ямар ч илүү дутуу өөр илүү охтууд илүү драм байхгүй хөөрхөн охинтой нэг гэрт хөөрхөн юм хийгээл эрхлэл байж идэг аним харагдсан байгаа сте. A руу баг биш A руу биш заавал болмоор өнлөө оруулнаа. За дараагийнх нь Naoto байна. Naoto би C руу хийнэ. Дооглуулж хүнээр тоглоом хийлгүүлэх дургу болохоор C руу хийнэ. Гэхдээ Naoto-гийн зураг чадварыг хүсэж байгаа болохоор энэ C руу оруулсан гэсэн. Ер нь болж харагдаач руу оруулмаар байгаа ч гэсэн Naoto-гийн зураг чадварыг хүсэж байна. Гоё зурдаг. Яг уу Nagatoro дургуйч биш л дээ. Гэхдээ яг миний type биш юм. За Naoya нэ боцор. Наоёг бол зүгээр шууд болж харагдаач руу оруулж байж. Наоёгийн хувьд гэх юм бол яг уу би Наоёгийн бит орвол нэгээс илүү охиныг жинхнээсээ хайрлах чадах лаг тийм чадвартай болж магадгүй ч гэсэн нөгөө найз охиндоо шинэ найз охиноо танилцуулах надад бол хорцснаа. Тэгэхээр би чадахгүй хаа. Ормооргүй юм байна. За Kazuhiko байна. За энэ аниме хувьд болохоор за миний хувьд C юм уу да. Анime нь бол яг хөөрхөн гоё аним. Гэтэ дөрүүдийнх нь хинтээ захиц гарахгүй юм шиг санагдаж байна. Яг нь сонирхолтой өдрүүд өрнөх юм шиг байна. Тэгэхээр C рүү оруулнаа. Nasa Yuzaki байна. За Nasa-га бол би шууд за ийшээ залруулнаа. Заавал болмоор л оруулна. Ягаад вэ гэх юм бол штэ. Нэгдүгээр ангиас шууд их нэртэй болно штэ. Яа угаасаа бич каса дуртай л та. Би бол анимыг нь үзэж дуусчаад мангаг нь уншиж исэн. Тэгэхээр би Nasa болмоор байна. Маш их хүсэж байна. Маш их хүсдэг байсан. За дараагийнх нь Hashiba. За тар энэ анимыг үзчихсэн үү? Бас гайгүй үзсэн хүмүүс байдаг гэж магадгүй үзээгүй хүмүүс ч бас нэлээд олон баха. Би бол B рүү хийнэ энийг. Гол дүрийн охин Яме бол надад нэлээд таалагддаг. Гэхдээ би хэрвээ Hashiba-гийн оронд орох юм бол найзуудтайгаа тоглоод ялагдангуутлаа шийтгэлээр охин сэтгэлээ илчлэх бол надад хэцүү санагдаж байна. Би бол чадахгүй хаа. Тэгээд дээр нь Лоли найз охинтой баймааргүй шүү. Лоли сонирхдаг найз охинтой бол найз охинтойг солиулж байна. Найзтай баймааргүй байна. Айгу заван санагддаг. Энэ найз нь. Зя дараагийнх нь Томоя байна. Томоя би A руу оруулнаа. Яагаад гэх
гэхээр за бараг би Томоёг A-ийн ихээр ч оруулж магадгүй юм байна. Яа, Кавай охтуудтай тоглоом бүтээгээл бас л лаг өсвөрнаас өөрнө гэж бодож байгаа учраас би Томоёгийн биед бол орохыг хүсэж байна. Мегumi ч гэсэн би их дуртай. Утахасын пач бас л гоё л доо. Ер нь 90 тойрны эмэгтэйдүүд нь гоё. Тэгээд бас үйл явдал нь надад гоё санагдаж байгаа учраас би A руу оруулнаа. Ер нь бол болмоор байна. За Тогоши Юта гэж байгаа те. Юта би B руу хийнэ. Dark Flame Master болох ч гоё санагдаж шүү. Dark Flame Master гэх яа бас л одоо Японоор бол Junibyo гэдэг байхгүй юу? Манай монголоор орчуулахдаа 8 дугаар ангийн синдром ч дунд ангийн синдром гэж орчуулад байдаг санагдаж байна. Энэ болохоор өөрийгөө нэг ямар нэгэн супер чадвартай гэж итгэдэг хүүхдүүдийг хүмүүсийг хилдэг ийм синдром. Ерөнхийдөө би бас багтаа камехамеха гэх эсвэл өдөржин хашаандаа нисэх гэж оролддог гэдэг байсан үедийг минь санагдуулж байна. Тэр үеийгөө боцох юм шиг санагдаж байна. Тэгээд ер нь Рикатай тэнхтэд явж байхад бол уйдахгүй хаа. Тийм учраас дэшээ оруулнаа. За Кацуя гэж байгаа штэ. За Кузуяг би C руу хийнэ. C руу. B руу чийж тийм үү? За B руу хийнэ. Зүгээр би оронд нь байсан бол арай бас илүү усах юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэл CB гэдээ ирэлцээд байна л та. Ер нь найз охин төрөслөгч Надмити юмд бол Mission Impossible байхгүй юу? Тийм учраас Казуигийн оронд орж бас чадахгүй юм үзүүл бас сонирхолтой юм шиг санагдаж байна. Яг нь эмэгтэй төрүүд нь бол гоё л доо. Гэхдээ би ер нь Казуигаас арай дээр босгох хаа. За дараагийнх нь Инузука Ромео. Ромеог би руу хийнэ. Хаатай хүн дайсны чинь удирдагч маягийн сэдвүүтэй сонирхолтой ч гэсэн өөр оронд нь орохоор бас төвөгтэй юм шиг санагдаж байна. Орики Хотаро B руу хийнэ. Орики ч бас оронд нь орвол гоё л санагдаад байна л да. Гэхдээ үйл явдлууд нь бол надад жоохон төвөгтэй байж магадгүй. Тэгтээ ховчтаандаа хөөрхөн болохоор би рүү хийнэ. Ryuji. За Торадорагийн гол дүр байна. Маш нэр үед үзсэн. Энийг бол нийлээ мартсан байна. Гэхдээ тухайн үед үзэхдээ би жоохон стресстэй байсан гэхгүй. Яг үзэхэд бол яарч сонирхолтой. Гэхдээ өөрөө Ryuji-гийн оронд орвол жоохон төвөгтэй юм шиг санагдаад байгаа учраас би C рүү хийнэ. Ер нь бас төвөгтэй юм их болдог гэхгүй юу? Би ч өөрөө Ryuji-тэй бас нэлээд төстэй талууд олонтой хүн аанах. Зя Азусагава байна. Би болохоор зэрэг ер нь энэ Seishun Mutayarууд бол нэлээд дуртай. Тийм болохоор би дэшээ хиймээр байгаа ч гэсэн яг бодоод үзэхээр Азусагавагийн оронд гэж бодоод үзэх юм бол би C рүү хийнэ. Яг нь маш сантай үерхэх бол надад маш их таалагдж байна. Тийм учраас би заавал болмоор энэ рүү оруулмаар байгаа ч гэсэн хажуугаар нь бусад синдромтой хүмүүсийн зовлонтой хотголтох нь надад маш төвөгтэй санагдаж байгаа учраас би C рүү оруулна. За Shirogane. За хайр бол дайны гол дүр байна. A рүү оруулна. Сургуулийн шилдэг сурагч гэдгээ хадгалахын тулд хичээл их хийх нь жоохон төвөгтэй санагдаж байгаа ч гэсэн Кагуятай ухаанаа оролдуулаад Чикатай тэнэг юм хийгээд явж байгаа юм бол хөвгөлтэй байж магадгүй. Би бас тэгээд Кагуягаар Окавай Кото гэж хэлүүлж үзмээр байна аах. За дараагийнх нь Кеймаг би болж хандаач оруулна гэхгүй. Анимд нь дуртай л да. Бурхал мэдх ертөнц гэдэг нэртэй. Нэр шигээ домгууд л мэддэг аним аах. Яасан ч болоо анаахгүй гэнтэй яж. Тэгээд гол нь охтуудыг өөртөө дурлуулангаа үнсэх бол надад бол хэцүү байхаа. Би тэрийгэ чадахгүй бол толгой тас үсрэх аюултай шүү дээ. Тэгэхээр ер нь хэцүү. Ядж яхад би угаасаа Кейма шиг байж чадахгүй байхаа. Тэгээд дээр нь Кейма шиг тийм олон тоглоом нийзэрэг тоглоод яж ил тийм нэг охин ургалдаг, эрэгтэй ургалдаг. Одоо ямар тоглоом гэдэг үлээ ий чи нэг сторитэй тоглоом, ийм тоглоомуудыг их тоглож чадахгүй. Тэгэхээр би болж харагдаж байна. Дараагийнх нь Нишиката байна. Нишикатаг би A руу оруулна. Айгу хөөрхөн. Би оронд нь ороод Такаги сантай сайхан цэц булаалтмаар байна. Тийм учраас би A руу оруулна. За хамгийн сүүлд нь Ямада үлдсэн байна. Ямадаг би заавал болмоор өнлөө оруулна. Үгүй яг бас өөр хүний биед орж үзэх боломж сонирхолтой шүү дээ. Бас өөр хүний биед орж үзмээр шүү дээ. Тэгэхээр заавал болмоор өнлөө оруулчих. За нэг иймэрхүү байна да. Энэ бол тэгээд би оронд нь ормоор байна уу үгүй юу гэдэг лист ч юу. Оронд нь ч гэжтэй бид нь ормоор байна уу үгүй юу гэх юм уу?
Тийм учраас нэг хүн дээр хүлээж авах юм байхгүй. Зүгээр л миний бодол тэгээд хөнгөн хөгжлөө бичлэг гэсэн үг шүү. Тэгээд ийм лист бичлэг анх удаа хийж байгаа болохоор миний өмнөх бичлгүүдээс ялгаатай нь илүү чанар нь муу байгаа байх. Яг өмнөх бичлгүүд маань ч гэсэн нэг тийм чанартай бичлэгтэй. Сайжирнаа гэхгүй. Одоо тэгээд та бүхэн хэрвээ намайг дэмжихийг хүсвэл бага хэмжээгээр донешн явуулж болно шүү. Шинэ мик авах гээд шинэ мик ч гэсэн угаасаа мик гүлтэй. Мик авах гээд мөнгө төлж байгаа. Тэгэхээр та бүхэн гүйлгээний утган дээрээ хийлгэхийг хүсэж байгаа санаал хүсэлтэй, анимтай холбоотой видеоны санал хүсэлтэй утга дээр нь бичээд илгээх юм бол тэрийг нь видео болгож оруулж өгнө. Тийм болохоор та бүхэн бичлэгтэй маань цааш бас хамт байгаарай. Тэгээд subscribe хийхээ мартаа. Энэ удаагийн бичлэг маань энд хүрээд дуусж байна. Баярлалаа.